Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан шийдвэрийн дагуу зарим тасгийг дүүргүүдэд шилжүүлж байгаа. Нийслэлийн сонгон архын дүүрэгт энэ зохион байгуулалт хийгдлээ. За гэр хорооллын оршин суугчид түлхүү байдаг тус дүүрэг хүн амын хувьд харьцангуй их юм а. Иргэний бүртгэлийн салбар тасгийг нээснээр бичиг баримттай холбоотой явдал чирэгдэл харьцангуй багасна гэдгийг хэлж байна. Энэ болгоороо хүмүүс болохоор энэ сонгон 2хан дөрөөс хотын төв ороод энэ бөөн түгжээ цаг алддаг тийм аа. Хугацаа алддаг, мөн их зардал гаргадаг. Энэ дүүрэгт ирснээрээ энэ цаг хугацаа зардал хэмнэх, тийм ээ. Төрийн үйлчилгээ иргэд баярчих болохоор маш том алхам болцоо боломж бүрдэж байгаа. За бичиг баримттай хөөцөлтгөөр хотын төвийг зорж очсон хойноо очроо хүлээн өдөр өнждөг байдал улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх зохицуулалтыг хийснээр багасж байгаа гэдгийг холбогдох албанаас хэлж байна. Түүнчлэн тэр хаваарх замын түгжрэлж харьцангуй багассан гэдгийг замын цагдаагийн газраас хэлж байсан юм а. За цаашдаа энэ төрлийн зохицуулалтыг дүүрэг хороодод хийн иргэний бүртгэлийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээг иргэдэд чирэгдэл багтаа хүргэхийг зорж байна.